Оо, окей. Мянган жилийн төлөвлөгөө calling game гинэ. Окей, Jujutsu Kaisen-ийн талаар видео юм байна. Өчтөр байна Jujutsu Kaisen-ийн season 3 episode 4 51-р ангийн үзсэн. That was peak. That was so peak. 2026 онд гарах анимууд. Яг уу гэхдээ хүлээлтэнд бол те яг it was okay. Ер нь it was good. Тэ. Maki амар шаагаад өрсөлдөгч нь итгэхээ суух шаацсан юм санагдсан надаа. Тэ нэг Зенин клан зүгээр кланаараа сууг байдаг шаасан. Надаа тийм л мэдэж төрсөн. Тэ Зенин клан мундаг байсан бол Maki илүү мундаг харагдах байхгүй юу? Дааш тэгээ өнөө удавч. Асар өндөр хүлээлттэй хамгийн их анхаарал татаж байна. Алдартай зурлуудын дараагийн бүлгүүдээс эхлээд цоо шинээр бүтэж буй бүтээлүүд ч бас энэ жагсаалтанд бий. Окей. Frieren, Oshinoko, Frieren-ийн бас 2 дугаар ангийн үзэг байгаа юм байна. Paradise, My Hero Academia Vigilantes, Steel Ball Run, Fire Force-ийн сүүлийн бүлэг, алдарт манга Witch Hat Atelier-ийн аниме гээд дурдаад дуусахгүй олон мундаг бүтээлүүд биднийг хүлээж байна. Зарим нь бол бүр гараад эхэлчихсэн аль хэдийн үзэгчдийн ярианы сэдв болчихсон. Үүний нэг бол мэдээж өнгөрсөн 7 хоногт гарч эхэлсэн Jujutsu Kaisen 3 дугаар бүлэг буюу Calling Game Arc. Арай чанга дуутай юу? Зохиолын үйл явдлыг манган дээрээс уншсан ч гэлээ. Mappa студийн гайхалтай анимашн, зураглал, продакшн дэс өөр мэдрэмжийг өгч чадсан. Мэдээж Jujutsu Kaisen Execution нэрээр Shibuya Arc-ийн recap-тай хамт кино болгож гарсан учраас эхний хоёр ангийн чанар хамаагүй сайн байх нь ойлгомжтой. Цаашаа энэ чанараа хэр сайн хадгалах вэ гэдэг л хамгийн том асуулт. Гэхдээ студийн дотоод асуудлыг тооцвол Mappa студи хизээж урам угалдаггүй шүү дээ. Нэрээ санагдсан юм нь бол энэ нөгөө шин толгой нь болох гээд байгаа нэг шар үстэй нөгөө хурдын характер байсан да, спид характер байсан да. Тэрний тэр ингээд Макиг зодж байгаа үед болгонгууд ямар ч тийм саунд эффектгүй болгонгууд бүр ингээд тэр бүр ми болцсон байлаа штэ. Энийг арай сүртэй саунд эффект бол бас дэмэжтэй байна штэ. Тэгээ наа ёо гэхдээ зүгээр хутга ашиглчих л да. Вай гараараа зөх. Би хурдан байсан бол тэгээ бүлээл явчих штэ. Секундэд 24 бүлж ингээ бодлоо. That's crazy. Тэгвэл тус бүлгийн нэр Calling Game Arc учраас хамгийн чухал хэсэг нь тэрхүү харгас тоглоом. Цаазын тоглоомч гэж орчуулдаг. So weak. Тэгсэн чинь нөгөөт нь Maki болгоод хоёр сэдэмтэй жах ш тэ. Shibuya дахь хэргийн дараа шууд болох энэхүү том арк нь хар шиднүүд бол энгийн хүмүүсийн дундах үхлийн тоглоомч гэж ойлгож болно. Хоёрдугаар бүлгийн төгсгөлд Getes өгүүргийн бид орсон. Бид тийм Calling Game-ийн талаар бас англи хэл дээр видео үзсэн л дээ. Тийм тулд 3 дугаар анги дээр толгой өвдөг. Kenjaku өөрийн төлөвлөгөөг цуглаад яваад өгдөг. Өнгөрсөн 7 хоногт гарсан анги дээр Calling Game-ийн дүрмийг халтхан харуулад өнгөрсөн бол үүнийг сайн ойлгоогүй үзэгчид хэдийнэ мим хийгээд эхэлсэн. Гэхдээ мангаг нь уншихад ч тоглоомын дүрм болон зарим үйл явдлыг ойлгоход жоохон толгой эргэмээр төвхтэй гэж уншигчид ярьдаг. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр Calling Game-тэй холбоотой бүх зүйлийг тайлбарцгаая. Окей. Манганы үйл явдлыг нэг бүрчлэн ярихгүй. I'm watching this for you. Би бол ойлгоцсон. Гэлээ. Аниме дээр гараагүй спойлер авцсан гэдгийг анхаараарай. Дан ганц Calling Game-с гадна Jujutsu Kaisen цуврал дээр гарч байгаа бүх зүйлийн ард Kenjaku байсан. Тиймээс юун түрүүнд Kenjaku гэж хэн болох ямар зорилготой гэдгийг товчхон тайлбарлах нь зүйтэй. Kenjaku нэртний хар шидтэн ба тархиа өөр бие суулгах чадвараараа хар шидтнүүдийн алтан үеийг дахин ирнээс орчин цаг хүртэл 1000 гаруй жил насалсан. Түүний анхны дүр төрх ямар байсан тодорхойгүй бөгөөд одоогоор Getes өгөөрөө Yuji-гийн ээж Itadori Kaori, Kamo Noritoshi гэх хүмүүсийн биед орсон нь батлагдсан. Хэдий өөр хүмүүс ч гэлээ түүний Yuji чинь хүүхэд чинь ханаа мэдээгүй л хата тий. Ер нь 4 хүний хүүхэд тахгүй юу? Yuji чинь Yuji-гийн аавын хүүхэд, Yuji-гийн ээжийн хүүхэд, тэгээ тархиа суулгадгийн хүүхэд, тэнгуүтээ нөгөө хинний хүүхэд. Нөгөө хурууг нэгдэг чинь билээ. 4 гартай. Ингээ 4 хүний хүүхэд тахгүй юу? Хүн дээрх сорив болон оёог орон таних боломжтой. Харин Kenjaku орсон биеийн хар шидийн техник чадваруудыг ч бас ашигладагаараа онцлог. Мэдэгдэж байгаагаар бол Kenjaku энэ бүхнийг хаа байсан 1000 жилийн тэртегээс төлөвлөж яг одоо буюу season 3 дээр тэрхүү төлөвлөгөөгөө биелүүлэхэд тун ойрхон болоод байгаа. Өөрөөр бол Calling Game-ыг аль 1000 жилийн тэртегээс төлөвсөн гэсэн үг. Тэгээ ер нь бол тэгтээ нэг юм яг мадараа шиг байгаа. Тэгээ аль дээр үеэс төлөвлөж ирсэн. Тэнгүүтээ одоо болонгууд Gojo болонгууд нэг тийм орчин үеийн хамгийн OP дүрлээд ч юм уу те. Юун түрүүн тэрээр Sukuna-тай тохиролцож түүний сүнсийг 20 туваан ирээдүйд түн тохирох төгс бид тэдгээр хуруу гэдүүлж дахин амьлуулах санаа гаргасан. Sukuna-ч түүний саналыг хүлээн авч ирээдүйд Calling Game-д оролцоотой байхыг зөвшөөрсөн. Үүний дараа Calling Game-д оролцуулах шийдтнүүдийг олон зуун жил дамжин олж тэдэнтэй заавал биелүүлэх тангараг хийсэн. Үүнд 400 жилийн өмнө амьдарч байсан аянгын бурхан очид Kashimogoос эхлээд Angel, Ishigori Ryu, Reggie-Star гэх мэт маш олон хүчрэг шийдтнүүд бий. Окей, мен Angel хоёрт бид Kenjaku 1000 жилийн турш хар шид болон хараалыг судалж ирсэнг ойлгох хэрэгтэй. Учир нь тэрээр маш олон судалгаа туршилтуудыг хийснээс хамгийн онцлог нь 150 жилийн өмнө Meiji 90 үед
хар шидийн түүхэнд хамгийн адгийн шидтэн гэгдэх Камо Норитошигийн биед байхдаа хийсэн туршилт. Тэрээр хүн болон хараалт сүнсний эрлийг зүгхэд тех чадвартай эмэгтэйг 9 удаа жирэмслүүлж, хараалт твлинээс нь 9 ширхэг хагас хүн, хагас хараалт сүнснээс бүрдсэн хүүхдийг гарган авч бүтээсэн. Тэднийг dead painting буюу үхлийн уран зураг гэж нэрлэдэг. Харин орчин цагт Kenjaku Mahito-нар үхлийн уран зураг 1 2 3-ыг бие махбодтой болгосон нь Choso, Eso, Kichizu-нар байсан. 人間の可能性それを自ら生み出そうともした Камо Норитошигоос бүтсэн учраас тэд гуруула цустай холбоотой техник ашигладаг. Бүр Камогийн өвлөгдөж ирсэн blood manipulation техникийг Choso хинээс ч илүү сайн ашиглаж чаддаг. Тэдгээрийг гурванг нь онцгой төвшнийх гэж тодорхойлсон ба үлдсэн 6 тэнгэний хаалтан дотор байгааг season 3 дээр харуулсан. 長宗 分かってる。後で迎えに来る。もう少し待っててくれ。 Үүний дараа Kenjaku Itadori Jin-ийн эхнэр Kaori-гийн биед орж тэдний дундаас Yuji төрсөн. Хожим Jujutsu Kaisen-ийн зохиолч Gege Akutami Тэгээ аав нь амар weird те. Ингээд чиний ингээ хайртай эмэгтэй чинь яг ингээд чөтгөр болчвол чи яг стил хайрлах уу? Одоо нөгөө өөр нэг өмнөх сизний нэг аниме байсан штэ. Хиний үхсэн 100 билээ дээ. Найз нь ингээд ойд очиж өгөнгүүтээ ойн савдаг ингээ биэнд норцсон. Тэгээ найзлахаа байж мэдээ шагаад яг тэр шиг л болох бах та. Ингээд харьцангууд яг те яг найз нь юм шиг мөртлөө стил найз нь биш. If there is a hole, there is a god. Okay. Tsukunaгийн хөвлөдөө залгисан ихрийнх нь хойд дүр байсныг баталсан. Тэгэхээр Yuji Tsukunaгийн зэд үв бөгөөд түүний сав болоход төгс тохирсон байсан юм. Тийм ч учраас Yuji-гийн бие онцгой, ирээдүйд маш том потенциалтай гэж үздэг. ユージ。お前は強いから人を助けろ。手の届く範囲でいい。 Энэ өвөөгийн талаар би ерөөсөө нэг юм бодтой юм. Энэ өвөө бол учиртай дүр баймаар юм. 救える奴は救っとけ。 Эцэст нь Ютад ялагдаж, Gojo-гийн гартамай алдсан Geta Suguru-гийн биед орж, Mahito болон түүний хараалуудын бүлэгтээ нэгдэн өөрийн төлөвлөгөөний эцсийн шатыг эхлүүлсэн юм. Хараалыг удирдах чадвартай Geto-гийн биед орсноор тэрхүү төлөвлөгөө нь бүр ч илүү боломжтой болсон. Харин түүний замд хамгийн том саад нь Gojo. Мянган жилийн хугацаанд Gojo овгийн 6-нууд ашиглагчид Kenjaku-гийн төлөвлөгөөг хэд удаа зогсоож байсан бөгөөд Shibuya дуусан явдлын гол зорилго нь Gojog хорих байсныг бүгдээрээ мэдж байгаа. Gojo хоригоос мултарсан ч түүнийг хангалттай саадуулах өөр нэг зүйл нь Sukuna. Тэгэхээр Kenjaku бол Jujutsu Kaisen зурлын хамгийн ухаантай, хамгийн алсын хараатай, бүх зүйлийн ардах mastermind зөвөн гаргадгийг ойлгож байна. Бүхэл бүтэн мянган жилийн турш өөрийн төлөвлөгөөгөө боловсруулж, алхам алхмаар түүндээ хүрч байсан. That's me. Тэгвэл түүний мянган жил боловсруулж хэрэгжүүлсэн төлөвлөгөө яг юу вэ? Энэ нь одоо болж буй Kallen Game-тэй ямар холбоотой вэ? Бид season 2-ийн төгсгөлд Kenjaku болон Yuki нарын үзэл санаа төлөвлөгөө нь хашилдаж байгааг утсан. Энэ эмэгтэйгийн талаар би 人類の мэдгүй ネク байгаа. ストステージ、それは呪力からの脱却だよ。 Энэ эмэгтэй хүчийг ойлгохгүй байгаа. Энэ эмэгтэй юу бодож амьдраад би бас ойлгохгүй байгаа. Энэ эмэгтэй нэг тийм оршуулаа. 違う重力の最適化だ Нэг дураараа л амьдраад байгаа юм. Нэг л ад жаргалтай байгаа шээ. Yuki хараалт энергийг дэлхийгээс байхгүй болгох бол Kenjaku хараалт энергийг дэлхийд даяар оновчтой хуваарлах. Тэгвэл Kenjaku Kallen Game-ийг эхлүүлсэн нь түүний зорилготой огтлсон. Тэрээр хар шиднүүдийн алтан үе Heian эрнийг эргүүлэн авчрах хүсэлтэй. 聞いてるかいスクナ始まるよ再び呪術全盛平安のような Тиймээс Mahito-гийн сүнс хувиргах техникийг ашиглан шин шиднүүдийг бүтээж Kallen Game-д орцуулах болсон. 無意天変 Яа тийм Монгол бас өөр юм бодчихлоо. Байж. Ингээд хоёр эсрэг талын дүр нь мянган жилийн өмнөөс амьдраад байгаа байхгүй юу? Мянган жилийн өмнө ингээд одоо тэ нэг юм сайн талын дүр мөр байхгүй мó те. Одоо жишээ нь одоо Madara Hashirama гэдэг ингээд rivalry байгаад байгаа штэ. Тэнгүүд ингээд энэ аним дээр болгоод Madara Hashirama хоёр нь хоёулаа муу талын дүр байгаад байгаа штэ. Sukuna мянган жилийн өмнө бардаг хүн байгаагүй. Gojo-гийн гэр бүл штэ. Тэнгэ юм шүү. Оо нэрээ тэнгэ чинь яг үндэ Hashirama юм байна штэ. Ер нь бол Тэрхүү ургалт нь эхлээд хараалт биетэй холбогдсон хүмүүсийн бие Тийм ээ, тэнгээ Kenjaku-д олон зуун дамжиж тангараг өргөн гэрээлсэн эртний шиднүүд орж орчин цагт амьлах. Үүний нэг нь Megumi-гийн эгч Tsumiki-гийн биед орсон Heian эрний хүчрэг шидтэн Yorozu. Tsumiki комд орсон байсан ч хувиргалтын үеэр ухаан орохыг бид season 2-ийн төгсгөл дээр харсан шүү дээ. Харин нөгөөх нь 1-р бүлэг дээр гарсан Junpei-тэй адил хараалт техниктэй ч хар шидтэн байх боломжгүй хүмүүсийг цоошин шидтэн болгосон явдал. Үүний хамгийн том жишээ бол комедиан болон Higuruma гэх мэт дүрүүд. Тэгвэл Kenjaku-гийн хамгийн том гол зорилго бол Японы бүх шидтэн бус хүмүүсийг Master Tengen-тэй нэгтгэж хараалт энергийн хамгийн дээд потенциалыг бүтээх.
Ингэснээр хүн төрөлхтөн дараагийн шатанд дэвшин хөгжиж, Японы хүмүүр хараалт энергитэй болж, эмх замраагүй сүрлийг авчирна гэсэн үг. Харин 12 жилийн өмнө Тенгэний шинэ бие Ямана Риког Тожи хороосон учраас Тенген хүн бус хараал болоход ойрхон ирээд байсан. Гетогийн ачаар хараал удирдах чадвартай болсон Кенжакогийн хувьд энэ нь алдаж болохгүй алтан боломж. Тэгээ яг ийм ертөнцид бол те Тенген шиг амьдрах, те Сукуна шиг амьдрах, энэ тархи шиг амьдрах гэдэг чад утгагүй яг Тожи шиг амьдрах хэрэгтэй байхгүй те. Тэгээ Тожи ихтэй юу яага ихнэр хүүхдийг айтах амьдч болоогүй юм бол бас та энэ бодсон чинь. Зүгээр яг ингээ мөрөө хөгөөл те нэг сайхан амьдраа шагаад те зүгээр л ингээ те өөрөө ингээ те авра шагаад би ингээ оршин тогтхуугаар угаасаа пик. Тэнгүүтээ угаасаа та нартай хандах шаардлага байхгүй. Та нарыг би өөрчлөх шаардлага байхгүй. Би зүгээр мөрөөр амьдч болтгүй юм байна та. Эрен нэг Микасата нэг хэсэг те 4 жил лөө нөгөө амьддаг да. Өөр реалитид ихтер нүгцэн үгүй ихтер яга үгүй таа. Шох. Юу гэсэн ч үгээс. Тенген 100 сая хүнтэй нэгдэж Японы хүмүүр хөвслээ гэхэд нэг л хүний уур хилэн асар хүчтэй тархаж бүхэл дэлхийг залих аюултай. Нэмээд Япон ганцаараа хараалт энергийг удирдсанаар олон улсын харилцаа талаасаж өндөр эрсдэлтэй. No. Кенжаку Японы хэрэгдээ шийтэн болоход хангалттай хараалт энерги байхгүй учраас л эхний алхам болох сүнс хувиргалтыг хийж Кален геймийг зарласан. Харин Каленгэнд оролцож буй шитнүүдийн хараалт энерги Тенгентэй нэгтгэх зан үйлд бэлтгэх нөөц гэсэн үг. Тиймээс Кенжаку өөрөө ч бас Кален геймийн тоглогчоор ордог. Мянган жилийн тэртээ Тенген Кенжаку хоёр найзууд байсан учраас үүнийг What the fuck is that frame? геймийн тоглогчоор What am I seeing? ордог. Мянган жилийн тэртээ Тенген Кенжаку хоёр найзууд байсан учраас үүнийг Мастер Тенген маш сайн мэдэж байсан. Тенген тулааны чадваргүйч хамгийн хүчирхэг хаалт үүсгэгч. Гэвч Кенжаку хаалт үүсгэх тал дээр Тенгений араас орох хүчирхэг нэгэн. Тиймээс Тенгений хамгаалтыг нэвтлэх нь Кенжакугийн хувьд том асуудал биш. Харин хамгийн том асуудал байсан Гожог хорж, их гурал овгийн нэг камагс хармагжуулж, Маки харин Зэнэ овгийг хүс тэмтэрсэн. Их гурлын тогтолцоо сүрж, Кенжакугийн бүх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлсэн юм. Маки ер нь бол Зэнэнийг устгах нь бараг төлөвлөгөөнд байгаа. Тэ миний бодлоор Кенжаку өөрөө хүн төрөлхтөн хөвсөлд оруулна гэдэгтээ 100% итгэлтэй байгаагүй. Mad Scientist гэдэг шиг Кенжаку зүгээр л өөрийн онол, туршилтыг бодитоор бий болгож, өөрийн нүдээр юу болохыг This guys literally орчмаар. Ер нь бол тийм баас тэ. Хүнээс хүний бие дамжиж ороод урт хугацаанд амьдраад өөрийнхөө судалгааны төлөө амьдарч байгаа. харахын тулд ямар ч үнээр хамаагүй энэ бүхнийг хийсээр ирсэн. Түүний олон зуун жил дамжин хийсэн туршилтууд ч түүний гол зорилготой холбоотой. Энэ бол зайлтар байсан. Энэ бол утаатай байсан. Тэгвэл Calling Game гэж юу вэ? Махитогийн сүнс ургалтаар амилсан, хүчээ олсон хар шидэднүүд түн дээр нэмээд бусад оролцогчдод Японд даяар тархсан 10 хаалттай байршлуудад үхлийн тулаан хийн. Ингэхдээ хар шид ашиглан шидтэн эсвэл шидтэн бус хүмүүсийг хороож оноо цуглуулна. Харин бүх оролцогчдод тоглоомын заасан дүрмийг чандлан баримтлах ёстой. Тоглогч бүрт Кагана гэх Шикигами очих ба үүний үндсэн үүрэг нь тоглогчдод оноог мэдээлэх, мөн дүрмийг тайлбарлах. Тоглоом үндсэн 8 дүрмтэй. Тэгэж Маки Зэнийн овгийг устгахснараа ер нь бол 100 оноотой болцсон юм байна штэ. Ер нь бодсон ч юм. Өрөө дотор л бараг 100 мстаг шатсан штэ. Тэр нэг онооны цогтуулгаар тэ зүгээр фарм шатсан штэ онооны фарм. Маки өөр 200 оноотой юм шүү. Дүрм 1. Тоглогчид хараалт техникийн нээснээс 19 хоногийн дотор 10 байршлаас өөрийн сонголтоор сонгож тоглоомд оролцох хэсгээ мэдэгдэнэ. Жишээ нь Кенжаку 10 сарын 31-ний шөнө хувиргалт хийж тоглогчдыг сэрээсэн бол тоглогчид 11 сарын 19-ний дотор мэдэгдэх ёстой. Дүрм 2. Өмнөх дүрмийг зөрчсөн хинээч бай хараалт техникийг арилгана. Хараалт техник арилгах процесс нь тоглогчийн тархитай холбогддог учраас ингэснээр амь эрсдэх аюултай. Харин шидтэн бус хүмүүс аюулгүй гэсэн үг. Дүрм 3. Тоглогч бус хүмүүс тоглоомын байршил руу нэвтрэх үед түүнийг шууд тоглогч гэж тооцно. Харин тоглоом эхэлж хаалт бий болох үед аль хэдийн дотор байсан энгийн иргэд нэг удаа байршлыг аюулгүй орхин гарах боломжтой. Дүрм 4. Тоглогчид бусад оролцогчдын амийг хороосноор оноо цуглуулна. Дүрм 5. Тоглогчдын оноог Game Master шийднэ. Үндсэн дүрмээр хар шидтний аим 5 оноо, шидтэн бус хүний аим 1 оноо гэж тооцно. Оролцож буй хараалт сүнснүүдийг мөн адил 5 оноо гэж үзнэ. Дүрм 6. Тоглогч өөрийн оноог тооцохгүйгээр 100 оноо цуглуулж Game Master-тай тохиролцсон тоглоом чин дүрм нэмэх боломжтой. Харин дүрм хасах боломжгүй. Дүрм 7. 6 дахь дүрмийн дагуу Game Master шинээр нэмэх тухайн дүрмийг зөвшөөрөх ёстой. Гэхдээ тоглоом том өөрчлөлт авчих дүрмийг зөвшөөрөхгүй. Жишээлбэл Calling Game-ыг яг одоо дуусгах их мэт дүрм байж болохгүй гэсэн үг. Дүрм 8. Хэрв тоглогчийн оноо 19 өдрийн турш нэмэгдэхгүй хэвээр байвал тоглогчийн хараалт техникийг арилгана. Calling Game-ийн үеэр хэд хэдэн тоглогч өөрсдийн дүрмийг энэ болгоод яг юу шиг болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол энэ яг literally Alice in Borderlands ч юм уу, уучин мангануудаас гэвэл Gantz л гэсэн. Gantz дээр бас 100 оноо цуглуулсан санагдах юм бэ. Буруу санааг бол. Тэнгүүтээ 19 хоногийн дотор ингээд оноогоо нэмэх ёстой гэдэг чинь болонгууд Alice in Borderlands адилхан болчихж байгаа гэсэн. нэмсэн. Үүнд Кашимогийн нэмсэн дүрм 9.
Тоглогчид бусад тоглогчийн нэр, оноо, тоглоомд нэмсэн дүрмийн тоо, байгаа байршлын мэдээлэлд нэвтрэх боломжтой. Хигурума Хиромигийн нэмсэн дүрм 10. Тоглогч хүссэн тооны оноогоо өөр тоглогчид шилжүүлэх боломжтой. Мегумигийн нэмсэн дүрм 11. Тоглогчид 100 оноо зарцуулан өөрийн сэлгээний тоглогчийг оруулж өөрөө тоглоомоос гарах боломжтой гэх мэтээр олон янзын дүрм нэмэгдэж тоглоом улам сонирхолтой ширүүсдэг. Илүү дэлгэрэнгүй ярил бараг бүтэн аркийн спойлер болох учраас энэ хүргээд зогсооё. Ямар ч тач Гожог судлахад Энжелийн чадвар маш чухал учраас түүнийг хайх цаг хугацаа хэрэгтэй байсан. Тиймээс 19 өдрийн турш оноо нэмэгдэхгүй бол хараалт техник арилгах дүрм 8-ыг каунтер хийхин тулд Хигурума Хиромиг ятгаж дүрм 10-ыг гаргаж ирсэн гэд дүрм бүр ямар нэг шалтгаантай. Ямар тач Calling Game аним дээр дөнгөж эхлэх гэж байна. Үүнээс өмнө мэдээж Макигийн Зенин кланы хүүс тэмдэрхээс эхлээд олон сонирхолтой зүйлс байгаа. Calling Game дээр ч маш олон сонирхолтой дүрүүд, үзүүштэй тулаанууд, цаашлаад Гожо хэрхэн суулгагдах гээд огтуд байхгүй. Mappa студич бас энэ сонирхолтой үйл явдлыг аниме дээр урам хугалахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хүмүүс ер нь Gege Akutami-г муу зохиолж, хамаг гой дүрүүдэд өхүүлдэг гэд нэлээд дургүй байдаг. Би л эсэргээр харин сайн зохиолч гэж боддог. Үх тусмаа гоо манганаас үлгэр жишээ авч, өөрийн санаатай холон, түүнийгээ зоригтойгоор гаргаж чаддаг. Харин эсэргээр бичих чадвартай харьцуулахад зурх чадвар нь бараг сулах. Үүнийг одоо хэвлэгдэж байгаа Jujutsu Kaisen модулоогоос харж болно. Gege Akutami-гийн сонирхолтой зохиол дээр Yuji Iwasaki-гийн зураг бол үнэндээ л тасархай байгаа. За тэгээд энэ бичлэг 100,000 үзэл төрвөл Calling Game-д оролцох шинэ шиднүүдийн талаар бичлэг хийх болно. Тиймээс лайка дараад бичлэгээ шеэрлээ, subscribe хийгээд хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзцаая. Бэт энэ зурган дээр Маки 2 нүдтэй байна уу? Макигийн баруун нүд цорчоогүй мó? Энд гэхдээ эн чи хам амьд явж штэ. Гэхдээ эн чи Маки ингээд түлэгдсэн мөртөө нэг нүд нээлттэй байгаа тхий. Calling Game эхлээгүй байсан шүү бро. Маки Зенин кланы хүүс тэмдэрэхэд тийм юм биш те. Тэгээ 19 өдөр нь болоогүй байсан гэсэн үг юм биш те. Окей. Энэ нэг нарийн бичиг хүүхэн би юу гэдгийг мэдэхгүй байгаа. She's dead. Энэ юм мэдэхгүй. Эн чинь болонгууд career өсөөс үлдсэн өний career. За эн чинь нарийн бичиг. Энэ мэдээл цуглуулагч. He's dead. Энэ бол warrior. Окей. Энэ бол бүх юм. Энийг би санахгүй байх. Энийг гэхдээ харсан санагдаж байна. Пандаг идчихвэл яах вэ нэрээ? Идчихвэл бас гаргаад ирч болно гэсэн үстэй. She's dead. Ой, үгээгүй мүү? Нэг нүдэ дарцсан байж идэг шээс ой. Хам үгцэн мэт. Энэ бол нөгөө ярддаг гай. Үхээгүй мүү? Энэ мэдхгүй. Энэ 1000 жилийн настай гэсэн. Holy shit, MILF. Энэ Gojo шиг байна. Энэ Kenjaku байна. W guy. Энэ Hakari юм байна. Энийг мэдхгүй дүр байна. Энэ мэдхгүй дүр. Subscribe хийгээд хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзцаая. За ойлгоогүй хүмүүст ойлгосон байлгүй. Тэгээд дүрмийг монголоор орчуулад өгөхөр ч ямар ялгаа байгаа юм бол. Энэ аним дээр ярьсан одоо монгол сабтайтлтай үзсэн ялгаатай байгаа юм уу? Ой, гэхдээ Gojo Sukunaгийн хураг идчихвэл яах вэ? Бид тэрийг ерөөсө бодоогүй юм.